Ардчилсан намын 2 лидер нутаг ботсон бололтой. Нутаг нь Монгол улсын аль нэг аймаг суманд биш Америкийн нэгдсэн улсад байдаг гинэ. Гэхдээ сонгуулийн үеэр бол эдгээр хоёр нутагтангууд өөрсдийгөө Монгол тэр тусмаа сэлэнг дорнодод амьдардаг цаашд ч эндээ амьдран нутаг нугийнхаа төлөө амбий аль байдгаа зориулна гэж амлан үлгэр ярьж эхэлтгийг та бид мэднэ. Үнэн хэрэгтээ ганц баяр зүгт сайхан бэлэг нарч биш. Ардчилсан намын олигархууд бүгдээрээ гадаад школтой, гадаад эзэттэй хүмүүс юм. 2000 оны сонгуульд үсгүй болтлоо ялагдсан тэдгээр ардчлагчид бүгдээрээ тахлаас зугтах мэт Монголоос дайжин Америкийн нэгдсэн улс руу бөөнөрөө зугтаасгаасан билээ. Өмч хувьчлал банк дампууруулах дээрмийн аргаар хөлжиж явцгаасан тэдэнд Монгол шиг хөсрий газар амьдрах нь утгагүй байсан юм. Өнөөгийн том гарын хулгайч нарын тэргуунд бичигдэх баяр зүг сайхан бэлэг өдгөө 5 толгойг луу урдахын төлөө хэнийг шоронд хийхэд бэлэн байгаа эрхэм ерөнхийлөгч элбэг дорж нар бүгдээрээ Америк руу хулчин зугтааж тэндэл тархиа угаалгаж юу хийхээ барууны үзэл сурталчдаар заалах усан түүх тэндээс л эхэлсэн юм. Тэр цагаас хойш ардчилсан олигархуудын хэлдвэгэнд гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоож болохгүй гэсэн шинэ хэл зүгээр далайлган Монголыг мань боомлж зай завсаргүй тон дээрэмдэж эхэлсэн юм. Үйл явдлуудын өрнөл нь оюу толгойн дээр Жастин Каплан нарын лойврыг өршөөсөн явдлуудаар баталгаажна. Одоо бид нар оюу толгойг барууны эзэдтэй бэлэглэж дуусгасан, нэгэнт хувиар хүртсэн Монголд хулгайлчаар юм одоохондоо үлдээгүүл бол ийхүү нутагтаа тарвалцаар нисэн одцоолоо. Цагийн юм цагта улс орон тэнхээжиж хямралаас гарч шин бүтээн байгуулалтууд эхэлж шин орд газрууд нээгдэх тэр цагдор ичээнээс гарсан ардчлагчид хорхойсон баавга адил Монгол нутаг руу мэн шүлсээ савруулан зүтгэцгээх болно. Тэдний эцсийн зорилго нь нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт маш их мөнгө, гуравдугаарт асар их мөнгө. Тэдний хувьд хаана мөнгө үнэрт нь тэндэл тэдний их нутаг нь оршин байх болно. Ардчилсан дээрэмчид ээлжийн амралт авч эзэдтэй тайлангаад явахаар нутаг руугаа нисцгээж байна.